Офицероос наран тол руу юм уу? Би заяа. За юу гэж бодлоо чинь заасан. Би зайсангаас заяа. Оюутны байр хүртэл алгасан гэж боддоо. Хол байгаа өстэй. Тэгээд хамгийн гол нь заяа. Би тэр өдөр тэгээд уул ингэ цалин авч байгаа штэ. Тэрийг атгаад алхаад ирлээ яхаа. Би тэр автобусын сууж болохоор л байсан л та. Тэгсэн чинь өгсөмс амар цэвцээ. 40 юм шиг л байсан. Тэг сүүлдээ нэг дөгч жоод суулуу яал. Тэг ямар ч тийм амар цэвэн толол орж ирчихсэн. Хамгийн амар алхалт нь юу байсан гэж яагаад зөргөөж нэг юм мэдэн штэ. Тэг туяах буйн тухаараа явчаад би тэр буйн тухаагаас ч алхаж ирээ өстэй. Чи насангийн хийсэн башлаа цаг уусан юм уу? Зэрэг өчтөр 15 минут л явсан шүү дээ. Надад 15 минут зарцуулчихгүй юм уу? Тэгэл чи шууд цаашаа нарны гүрээрээ ороод үгүй цаашаа оронгуудаа чи нөгөө нэг За. За тэгээд уучлаарай. Сайн чамлаа гэж бодохгүй юу? Ямар хоёр яаштай юм бэ? Яа, хурдан явъя л даа гэж. Бич яхтай бол 10 минут л хатал дөө. Асан би өчтөр хэд гэж унтсан? 8? Би өчтөр 9 мас гэж унтсан уу? Юу? Би? Тийм ба. Унтах? Чи игээгээ хизээ унтсныг ч хараагүй юм биш үү? Тийм шүү дээ. Би эрт унтсан шүү дээ. Тэгэл би ийм ирч хүчтэй байгаа шүү дээ. Яа. Үсээ яах вэ? Үнэ юу үнэ тэр юм. Хамгийн сонирхолтой нь яасан гэж би нэг шит хэлэн суурлаа зөргөө. За, банштай цаа яаж хийсэн дараалал нэг хэлээд өгч шнасаа. Баярлалаа чи яа. Гүйгөө үлдэж чи дараа нь заяа өөрөлдөө хэлж шít. За би. Баншаа хийгээд дуусчихсан. Тэгээд сүүгээ. Чаны хийж штий. Юу балет хийгээд байгаа юм бэ? Сүүтэй бол сонир болчихдог байхгүй юу? Сонир. Миний хийдэг бүх банштай цаа сүйтэйг л буцалдаг шүү дээ зөргөө. Бүгд болохгүй штий. Сонир болдгоо шүү дээ. Сүүлдэн сүгээж байгаа. Энэ ахтай. Чи ямар ёо эсэр хоёр чи ямар сони юм бэ? Эсвэл сүүжин болсаар сонир. Юу гэж сони болж идэв? Миний баяртай цаг идэлсэн үстэй. Дараалал зүг байгаа сте. Яа. Таамаг дийж байгаа. Оргуулах гэсэн чи бүр өөрөө зүгээр ёо сонин болчихлоо. За манайхан доор ингээ баяртай сайн хийдэг дараалал бичцгээ гэрээ. Ягсан гэсэн ч үчтэй манай үйл дүү баяртай цай хийхээр гайхаад бүх юм болсныхаа дараа сүгээ хийж буцалгаад тийш гаргацсан байхгүй. Би болохоор ингээд эхлээд яг ингээ өөрийнхөө баяртай цай хийдэг дарааллыг ярих юм бол эхлээд би ингээ хар цагааж ханчаад өөр савнд авчаад тэгэнгүүтээ нөгөө нэг хоосон тагондоо ингээд тос хийгээд тэгээ баг гал дээр нэг 3-4 халбаг гурил хуураад
Тэгээ ер нь гурил нь нэлээд юм хөөрхөн болоод ирэнгүүт нь яг 2 минут юм болоод би сайн мэдэхгүй нэг минут. Тэгээ яг ингээд бараг цагаар баримжаагаар болоод ирэнгүүт нь шууд хар цайгаа ичдэг байхгүй юу. Тэгээд үүнийг нь цоргисон цай гэж ер нь бол нэрлэдэг. Тэгээ энийг овож үзэх хүн байх юм бол туршаад үзээрэй заяа. За тэгээд үүнийхээ дараа шууд сүүгээ хийгээд тэгээд маш хийхгүй. Тэгээд өргөчнө. За тэгээд буцалганаа. Тэгээд сүүтэй цаг буцалгаад тэгээд буцалсныхын дараа баншаа хийгээд тэгээд баншаа буцалган гаргана. Тэгээд яг хөө нэмэлтээр нөгөө нэг борц будаа юу хийж болно л доо. Яг банштай цайны тухайд биш ч гэсэн манай хөшөөж сүүтэй цайг тэгдэг ус ихгүй юу. Ингээд будаа буцлахгүй юм бол ингээд юу хурдан гашлахгүй гэдэг ус. Тэгээд сүүтэй цайг ингээд дөрөв бол юм сайхан дэргэлэн буцалгаад хэрэглэх хэрэгтэй. Яг одоо бид нар ч нэг тэгэл өдөр болгон цаг минут болгон уухгүй л юм л да. Зөрөг ажилтаа яраад байгаа болохоор үсэл янзлж чадсан үгдээ. За очоод үсэг янзлчих. За тэр өөрөө нэг яв гээд тэгээд нэг хөргөж өгнө гээд тэгээ хоёр өөрөө яв гээд. Ямар гоё. Ямар гоё зогсвол бай. Тэр намайг хөргөж өгөөргүй байсан байна. Тэр намайг автобусны буудлаас хөргөж өглөө.